Ашиг малбарын газрын дарга асан Батбаяг нарын хууль ёсоор олгосон гэх 106 лицензийг 3 шатны шүүхэн шийдвэрээр суслах шийдвэрийг гаргасан юм а. Ийхүү төрийн албан агчдын буруутай үйлдэлээс олж хайгуулын ажилд их хэмжээний мөнгө зарцуулан хохирсон компаниудын зүгээс улсын хурлаа засгийн газарт хандан энэ асуудалд анхаарал хандуулахыг хүсэж байсан юм а. Энэхүү хүсэлтийг харгалзан үзэж өнгөрсөн 7 дугаар сарын 1-нд ашиг малбарын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулинд эдгээр 106 лицензийг дахин сэргээж сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлсэн юм а. Энэхүү сонгон шалгаруулалтын ажлын явцыг уулуурхай амны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаас тодрууллаа. Энэ 106 талбай дээр өмнө нь ажиллаж байсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нар өмнө хийсэн одоо энэ талбайд хийсэн ажил болон түүнд гаргасан зардынхаа хэмжээг ажлын хэсгээр баталгаажуулаад энэ баталгаажуулсан хэмжээгээр тухайн талбай дээр сонгон шалгаруулалт зарлуулахдаа босго үн тавьж энэ босго үнийн дагуу одоо бусад сонирхож байгаа компаниудад өрсөлдөж энэ газрыг бол олгохоор ийм шийдвэр гарсан. За энэ дагуу ашиг нутгийн газар дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Одоо өнөөдрийн байдлаар 14 тусгай зөвшөөрөл өмнө эзэмшсэн компани бол энэ босго үнэ болон зардлаа баталгаажуулаад тохироод ингээд зарлахад бэлэн болоод байж байна. 210 тогтоолын дагуу тогтоолоор батлагдсан журмын дагуу одоо олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр бол энэ талбай сонгон шалгаруулалтыг зарлана. За ингээд өмнө нь эзэмшигч нар бол барьцаа болон тусгай дансанд бол ямар нэгэн мөнгө байршуулахгаар өрсөлдөж байгаа компаниуд бол босго үний 30%-наас дээш хэмжээний мөнгийг барьцаанд тавьж ингэж өрсөлдөх юм а. За ингээд үнэлгээний комисс бол ирсэн саналууд дээр үнэлгээ өгөөд за шалгарсан тусгай зөвшөөрлийг эзэмшигчид нь энэ тусгай зөвшөөрлүүдийг олох юм процесс явагдах юм а. Тухайн агуулгын лицензийг авахар өрсөлдөх компаниуд нь өмнө тухайн лицензийг эзэмшиж байсан компани зардлыг босго үн олгон төлж эхний ээлжинд 30%-ийг байршуулан өрсөлдөх юм байна. Харин өмнө тухайн лицензийг эзэмшиж хөрөнгө мөнгө гаргасан компани бол босго мөнгө төлөхгүй юм байна. Тий, журмын дагуу 30% урьдчилгаа тавьж сонгон шалгаруулалт орох хэрэгтэй болно. Тэгээд хэрвээ сонгон шалгаруулалтаар ялах юм бол үлдсэн одоо 70%-ийг бол дансан тушааснаар тухайн компани эзэмших хэрэгтэй болно. Ингэснээр нийт энэ тухайн талбайд одоо баталгаажсан босго үн бол тусгай дансанд орно. Ингээ орсны дараагаар хэрвээ өмнө эзэмшижсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ компани энд шалгараагүй бол тухайн мөнгийг бол одоо тэр компанид зөвлөсөн мөнгийг өгч өөрөөр хэлбэл нөхөн олгуурыг бол олгосон тооцож ингэж шийдэгдэх юм байна. Хэрвээ өмнө тусгай зөвшөөрөл эзэмшижсэн компани өөрснөө аввал цаашдаа үргэлжлүүлээд тухайн талбай дээр хайгуулын ажил үргэлжлүүлэх эрхтэй болох. Өөрөөр хэлбэл түүнтэй тусгай зөвшөөрлийг шинээр олгож өгөх юм. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг бол бид нар биелүүлж байна гэсэн үг болж байна. За ойлголоо. Шалгаруулалт ер нь яг хизэнээс эхлэх болоо. За ер нь бол эхний ээлжийн 14 компани бол баталгаажуулсан гэж би түрүү хэлсэн. За энэ компаниудын энэ талбайнууд дээр одоо сонинд өнөөдрөөс зар тавина. За энэ зар тавьсны дараа хуулийн дагуу 30 хоногийн хугацаанд одоо өрсөлдөх компаниуд бол бич хөрөмтэй худалдаж авч саналаа өгнө. За энэ 30 хоног болсны дараагаар тэр саналуудын бол тусгай комисс үнэлнэ. За энэ үнэлгээний дараагаар бол ингээд байр эзлүүлнэ. Энэ одоо хамгийн өндөр оноо авч шалгарсан компанид нь мэдээлэл хүргүүлнэ. За энэ компани хэрвээ өмнөх тусгай зөвшөөрлийг эзэмших компани байвал шууд тусгай зөвшөөрөл бичигдэнэ. Хэрвээ одоо шинээр өрсөлдөж байгаа компани байх юм бол 10 хоногийн дотор үлдэгдэл мөнгө буюу босго үний 70% хэрвээ тэр компани түүнээс илүү мөнгө амласан бол тэр мөнгөдөг нийлүүлээд бүрэн одоо мөнгөө тусгай дансанд байршуулсны дараагаар тусгай зөвшөөрөл бичигдэх.